Улаанбаатар хотын эмээлт захад нөөцийн махны чанар эрүүл аюулгүй байдал хөндөгдсөн талаар улсын хэмжээнд шуугиж байна. EBS телевизийн сурвалжлагыг энэ жил Орхон аймагт нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн Эрдэнэт мах маркетаас бол мэдээллийг дамжуулж байна. За тэгэхээр та бүхний харж байгаачлан орол миний ард хонь ямаа үхрийн хөлдөөсөн мах бол байна. За одоогийн байдлаар энд бол ямар нэгэн элдв үнэртэйгүй ямар нэг зүйл асуудал агуулсан зүйл алга байна. За тус газраас бол мал эмнэлгийн газраас хамгийн сүүлд 5 сарын 30-нд бол энэ эдгээр махнаас бол дээж авч шинжилгээсэн байна. За хариу бол одоо 2 цаг 40 минут болж байна. Хариу нь бол 15 цаг өнгөрөөгөөд бол гарна гэсэн. За тэгэхээр шинжилгээний хариуг албаны их сурвалжаас хүргэе. За мал эмнэлгийн лабораторийн Орхон аймгийн мал эмнэлгийн лабораторийн хувьд бол одоо Эрдэнэт мах маркет одоо Орхон аймгийн хүн амын хүнсний нөөцийн махыг бэлтгэсэн. Энэ дээр бол одоо сар болгон тогтмол махны хяналтын шинжилгээнд орж байгаа. Мөн дээрээс нь Эрдэнэт мах маркет, Жаргалан мах маркет болон хөлөг худалдааны төвөөс одоо тогтмол одоо сар болгон хяналтын дээж ирж хяналтынхаа шинжилгээнд орж хүнсний аюулгүй байдлын шинжилгээгээ тогтмол хийгддэг байгаа. Тэ. Тэгэхээр яг махны орц найрлага, эрүүл ахуйн шаардлага ер нь хангагдаж байна уу? Ер нь бол одоо энэ бид нэр бол энэ ирж байгаа хүн амын хүнсний аюулгүй байдлыг нийлүүлж байгаа махан дээр одоо махан дээр эмийн үлдэгдэл болон хүнсний аюулгүй байдлыг үзэж байгаа юм дээр нь болохоор одоо гидсний үлгийн эмэг төрөгч нян нийт бактери одоо нянгийн тухайн махыг зөөвөрлөж ачиж буулгах үе одоо юу гэдгийг тээвэрлэлтийн явцдах нянгийн ерөнхий тавар нянгийн бохирлыг үзэж байгаа. Энэ дээр одоо энэ сая бас Эрдэнэт мах маркет, Жаргалан мах маркетаас энэ бэлтгэсэн махны үйлдвэрүүд бэлтгэсэн махны дээж хяналтын шинжилгээнд ирж орсон байгаа. Энэ дээр бол бүгд одоо эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна. Хангасан хүлээг худалдааны захаас гадна бас гэр орооллын зам дагуух одоо мах худалдааны төвөд жижигэн дэлгүүрүүд бас худалдаа үйлчилгээг явуулж байна. Эдгээр ер нь яаж тэдгээр газраас бас дээж авч энэ шинжилгээнд оруулдаг уу? Ер нь бол одоо энэ нөгөө 5 Эрдэнэ гэдэг худалдааны нэгдсэн төв байгаа. Энэ хөдөө одоо бусад аймаг Орхонгаа одоо энэ булган Хөвсгөл аймагаас ирж байгаа юунууд ноот одоо шинэ мах бол тухайн орон нутгаас малын эмчээсээ мал амьтны одоо гарал үүслийн гэрчилгээ хийгээд гарал үүслийн гэрчилгээтэй эрүүл одоо махыг энэ 5 Эрдэнэ худалдааны төв дээр хүлээж 5 Эрдэнэ худалдааны төвийн малын эмч тэр гарал үүслийн гэрчилгээгээ шалгаад тэндээсээ одоо энэ хорол худалдааны төвүүд рүү тарах. Бид нар ер нь бол одоо бас нэмэлтээр одоо мал эмнэлгийн мег одоо нэг эм ишгээгээд мал эмнэлгийн магадлалын шинжилгээний гэрчлэгээ үүсгэх тэн дээр одоо бас QR кодоор хяналт тавьж одоо мал эмнэлгийн газраас ер нь бол одоо энэ өндөр хяналт тавин бас давхар ажиллаж байгаа. Одоо тэн дээр одоо тусдаа бүр тийм зориултын одоо нэг шинжилгээ үйлчилгээ хийх хэрэгтэй мал эмнэлгийн нэгжийг гэрээ хийж ажиллуулахаар тэн төлөвлөж ажиллаж байгаа. Орхон аймагт энэ жил 150 тонн нөөцийн махыг Эрдэнэт мах маркет хязгаарлагдмал хариуцлагатай компани бэлтгэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар 7 тонн нөөцийн махны үлдэгдэл нь тус компани мах бэлтгэхдээ ямар нэг химийн бодис болон дулааны аргаар бэлтгэдэггүй гэдгийг компани ерөнхий менежер хэлж байна. Энэ жил Эрдэнэт хотод нөөцийн мах 150 тонн нөөцийн махны квот авч орсон. Энэ нь болохоор зэрэг одоо намрын 10-11 сард мал төхөөрөх үйл ажиллагаа маань явуулаад махаа бэлдээд ингээд бид нар 3 сараас эхлээд нөөцийн маханд оролцсон байгаа. Чанар эрүүл ахуйн шаардлага хангасан махгүй бид нар буулган эрүүл бүсээс Хөвсгөл Арангаа буулганаас одоо мал махаа бэлддэг. За манай үйлдвэр болохоор зэрэг 2015 стандарт нэвтрүүлсэн үйлдвэр мөн халаалаар одоо мал төхөөрөх үйл ажиллагаа бас ирэх авсан ийм үйлдвэр мөн чанарын шаардлага хангасан ийм махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Дотоодынхоо одоо лаборатори шинжилгээ хийгээд шаардлагатай үед бол одоо манай хотын лабораторид махныхаа шинжилгээг өгч ингэж байнга өгч явуулж байгаа ийм үйлдвэрээ. Тэгэхээр та өөрийнхөө махан дээр бол 100% эрүүл шаардлага хангасан мах л гэж хэлнэ. Орхон аймгийн хэмжээнд мах бэлтгэн нийлүүлдэг албан ёсны 4 газар үйл ажиллагаагаа явуулж байна. Тодорхойлбол Эрдэнэт мах маркет, Жаргалан Темпекс, Эрдэмит, Монгима гэсэн үйлдвэрүүд байгаа юм. Эдгээр компаниас гадна иргэд ихэвчлэн хүлэг худалдааны төвөөс жижиглэнгээр мах худалдан авдаг. Иймд тус газруудад мэргэжлийн эмнэлтийн газраас хэрхэн хяналт шинжилгээг хийж байгаа талаар албаны их сурвалжаас хүргэе.
Хөл бодлогын төв бол одоо манай ангийн махлах бүтээгдэхүүн бол одоо данагуулчны төв нэг. Энэ бол одоо бас тодорхой хэмжээний зөвшөөрөлтөй үйлсээ явуулж байгаа. Хөл бодлогын төв дээр бол одоо тодорхой хэмжээний малынч нар эрүүл ахуйсан ажилладаг. Энэгээр бол хяналт энэ төр ингээ сайтай явуулчихдаг энэ бодлогын төвөө гэж бид үздэг л дээ. Гэхдээ тухайн муудсан бүтээгдэхүүн төр бол бодлогын боломж авах өдөр тутамд нь одоо шинжилгээ аваад шинжилгээний бэлтгэл өгөөд одоо гарал үүсэлтэд орж ирсэн малын махны тээвэрлэлт орлуулалтын үед ямар хөө нэр гэдэг одоо мал эмнэлгийн марган шинжилгээ бичлэгээ гэдэг мал эмнэлгийн хязгаас алгаж байгаа. Яг тэр дангуун дээр байхад нь имэшгэ буюу марган шинжилгээний бичиг олгодод одоо нөөцийн мах маань хүртэл одоо яг савлагдаад мал эмнэлгийн хяналтанд ороод мал эмнэлгийн марган шинжилгээний код авч байгаа шүү дээ. Тэрийг хэрэглэгч маань одоо харуулсан аппликейшнээр татаад хаанаас үлдсэн авах мах, хаанаас авагдсан мах гэдгийг харах ийм бүрэн боломжтой хүмүүс их тогтолцоо авах хэрэгжиж байгаа мал эмнэлгийн шүү. Орхон аймгийн хэмжээнд мах худалдан борлуулж байгаа компани болон захуудад өөрсдийн гэсэн лаборатори байдаг. Тус лаборатори байнгын махнаас дээж авч хяналт шинжилгээ хийхээс гадна мал эмнэлгийн лаборатори сар бүр тус газруудаас дээж авч химийн найрлага, малын эмний үлдэгдэл зэргийг тогтоодог байна. Тэр чанартай мах